сайн бацгаана уу? За өнөөдөр та бүхэндээ сайн дурын даатгалын талаар мэдээллийг хүргэе. За ямар хүмүүс сайн дурын даатгалд хандагдах боломжтой вэ гэхээр албан журмын даатгалд даатгуулдгаас бусад хөдөлмөрийн насны бүх иргэн сайн дурын даатгалд хандагдах боломжтой. За үүнд бол малчин, хуваарай хөдөлмөрлөгч, за гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа иргэд, оюутан суралцагч, за чөлөө дуран бүтээлчид, газар тариалан эрхлэгч, за тодорхой ажил хөдөлмөрлөхгүй иргэд, за эдгээр иргэдийн тухайд бол сайн дурын даатгалд хандагдах боломжтой. За сайн дурын даатгалд даатгуулахдаа даатгуулагч маань орлогоо өөрөө сонгодог. За ингээд орлогоо сонгохдоо бол за энэ оны тухайд 660 мянган төгрөгөөс 4,620 мянган төгрөгийн хооронд орлогоо сонгоод за уг сонгосон орлогоосоо тэтгэврийн даатгалд 11.5%, тэтгэмжийн даатгалд 1%, үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн шалтгаалсан хүчний даатгалд 1%, за ингээд нийтдээ 13.5%-аар даатгалд хамрагдана. Зарим сайн дураар даатгуулагчдын төлөх дүнгээс тодорхой хувь хэмжээг бол хөнгөлөлт үзүүлж байгаа. За үүн дээр бол малчин болон туслах малчдын тухайд бол тухайн даатгуулагчдын төлөх дүнгээс 37,950 төгрөгийг за 3 хүртэлх насны хүүхдэд харж байгаа ээж даатгуулагчийн төлөх дүнгээс 41,250 төгрөгийг за 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асарч байгаа эцэгхийн сайн дурын даатгал төлөх дүнгээс нь 75,900 төгрөгийг бол тус хөнгөлж байгаа. Даатгуулагч сайн дурын даатгалынхаа гэрээг захимаар болон өөрийн биеэр байгуулах боломжтой. За хэрвээ захимаар байгуулахаар бол порталын даатгал цэгийн сайтаар дамжуулан байгуулна. За өөрийн биеэр гэрээгээ байгуулахдаа холбогдох бичиг баримтыг авчирч ирээд нийгмийн даатгалын байцаагчтайгаа гэрээний хугацаа, төлөх дүн зэргийг харилцан тохиролцоод гэрээгээ байгуулах боломжтой байдаг. Сайн дурын даатгалын төлөлт хийхдээ анхаарах зүйл байдаг. За даатгуулагч маань бол төлөлт хийхдээ гүйлгээний утга хэсэг дээрээ тухайн даатгуулагчийн регистрийн дугаарыг болон утасны дугаарыг бичих зайлшгүй шаардлагатай байдаг. За тийм магадгүй тийм ээ ээжийнхээ, аавынхаа, дүүгийнхаа сайн дурын даатгалыг төлөхдөө өөрийнхөө регистрийг биччихдэг. Тэгэхээр энэ нь бол алдаа болоод тухайн төлөлт маань яг төлөх ёстой хүн дээр мөнгө нь харагдахгүй байх. За гүйлгээний утга хэсэг дээр бол регистрийн дугаар бичихгүй тийм ээ зөвхөн ээж даатгуулагч гэж бичих, эсвэл Бат Эрдэнэс гэдэг ингээд биччихдэг. Тэгэхээр энэ дээр бол ганцхан регистрийн дугаарын мэдээллээр бид бүртгэдэг учраас нэрээр утасны дугаараар бусад өөр утгаар хийчихээр бол тэр бүртгэл тэр төлсөн дүн бол тухайн даатгуулагчдад бүртгэгдэхгүй байх ийм эрсдэл үүсдэг. За хоёрдугаарт анхааруулах зүйл бол сайн дурын даатгалаа хүч төлж болох уу гэж асуудаг. Тэгэхээр энэ дээр бол гэрээний хүчинтэй байх хугацаанд бол нөхөн төлөх боломжтой. За жишээлбэл даатгуулагч 24 оны 1 сарын 1-ээс 24 оны 12 сарын 31-ний хооронд 1 жилийн хугацаатай гэрээ байгуулад за 1-2 дугаар сарынхаа даатгалыг төлчихсөн тийм ээ 3 дугаар сарын даатгалаа мартаад 4 сарын 20-нд ч юм уу төлөх ийм тохиолдолд бол гэрээний хугацаа 12 сарын 31-нд дуусах буюу гэрээ хүчин төгөлдрөг байх хугацаанд бол шимтгэлийн дүнгийн 0.3%-аар хамгийн алдан тооцоод нөхөн төлөх боломжтой байдаг. За бүр огт тийм ээ сайн дурын даатгалын харилцаа үүсгээгүй гэрээ байгуулаагүй даатгуулагчдын тухайд өмнөх сарын бол нөхөн төлөх боломжгүй байдаг.